Монгол улсын үндсэн хууль хүүхэд эрүүл өсөж бойжох, аюулгүй орчинд амьдрах, альва хүчирхийллээс ангид байх эрхтэй. Мөрөдөл маань Монголоос л хотоцсон. Би өөр болсон социал төрчөөс л тийм юм болохгүй шүү дээ. Ядахны нийгмийн арай өөрөөс л. Тэгэл хүн болгонд л эргэдэг шахаас л гэж бодсон шүү дээ. Хүүхдүүд битээ яг ингэж зовоосаа. Би зэн томроод хүүхдтэй болохох миний хүүхдүүдийн ингэж нэг над шиг битээ амьдраасаа. Сараа битээ хогд үгээсээ. Бичиг үсгтээ эрдэнэ боловсролтой тийм л юм болоосоо гэж бодсон шүү дээ. Сурвалжлах баг Нарангийн төвлөрсөн хогийн цэг дээр ирээд байна. Энэ нь одоо хогийн цэг дээр 6 настайгаас хойш ажилласан, сургуулиасаа гарсан нэг хүү таарсан. Тэгэхээр түүний хувьд бол ээж 3 дүүгийн хамт амьдардаг. Тэгээ яг энд ажиллаж өдөрт нэг 50,000 төгрөг, 40,000 төгрөг олж яг өдрийнхөө хоол гэр бүлээ авч явдаг тухай ярьж байна. Манай аав нэг ховоодаг ажил тэгтээ би аавд бол баруун өгөх юм. Манай аав чинь өнгөрөөд жил гарan болж байна. Манай ээж өвчтэй. Тэгээ би яадаг 4 дүүгээ хичээдэг. Хөлөө хоголж ийсэн. Нэг портер дээрээс унаад ширэгдээд. Тэгээ би болохоор юу хааван дээрээс онж ийсэн тэрхээрээ. Тэгээ хөлөө портер дээр ярьж ийсэн. Тэгээ хогонд дарагдж ийсэн. Монгол улсын үндсэн хууль өөр иргэн хуулийг этгээд хүүхдийн ядгуурлан гадуурхалд өртөхгүй байх эрхийг хангана. Одоо миний доотлын дүү 12-тай. Магадгүй аягүй сэтгэлийн бидргийг гэлнэ. Тэгээ багш нь хүртэл анханаас нь юу тэртэл дээр нь арга хэмжээ аваагүй. Одоо магадгүй сурах ямар ч хүслээ алдсан. Гэртээ байдаг. Хотын төвлөөс нэг ямар халтаас ууцтай бид нар нэг годомчны хөвчил хад үзэгдэн шүү дээ. Хотын төвөнд нь хүртэл. Тэгээ юу нэг жалгараас энэ наран манан нэг байсныг гараад ирсэн. Сонгноос нэг гараад байх. Одоо далах чихрээ чинь буусан. Хүний хийгээд хайсан аятлын мэдээл шуудаахгүй болсон. Тэгэл энэ кейсийг одоо огц ирдэг. Тэрий жоохаал тэгэл хүний эзэн аал гэсэн шахруу гэдэл юмдээс. Танаа гэр үү? Тийм. Өчтөр оноо 2 тоног амар шуурайцсан шүү дээ. Тэрэнд нуураа тийм манай ээж дүүнэр их чихлэг байцгаа. Өдөр тутамдаа хэрэглэдэг хоол хүнс нь ямар байгаа бол ч юм уу тэр зүйлийг бас харж үзье. Хүүтүүдтэйч. Тэмээд төлөө ямар авч чадах ш мөнгө нь өрөхгүйгээс хойш хогдээс мод төлөө болоод төлчихсөн шүү дээ. Халамжийн мөнгө гэж байдаг ч саруулга өгдөг ч юм уу тэрэн дээр танаахан хамрагдж чаддаг. Би яг үндэгч яг тийм юм дээр явж чадахгүй тэгээд бас өөрөөс бичиг үсгээ мэдэхгүй болохоор өндөө бол өгн дүүнэрэл нэг ятхны нэг сайн болгоод бичиг үсгтэй болгоод ясч юм шилж дээ. Би бол одоо яг хэл хогож үж амжуулж яг уу. Тэгээ ингэ явж амжуулсан даа. Залуучууд энэ нийгэм чи Монголын ирээдүйгээс занал хийсэн баг. Тэгээд энэ хүүхдүүд чинь бол яг өөрсдөө мөнчгөрөөр тэгээд зүтгэжлээ. Тэгээд буруу зам руу явах нэг нь явууллаа. Зөв зам руугаа тэмүүлэх нэг нь тэмүүлсэн. Эний чинь одоо хороо захиргаан харж үзээд энэ дээр одоо энэ ямар улс байдгийг юу хийдгийг тийм бол байхгүй шүү дээ. Бичиг баримтгүй улс байж байгаа. Сургууль тараал тэгэл наашаа гарахыг л одоо шүүгээ тэр хөөхдөж мөнгө төгрөг олохын тулд. Манай улсын 5-аас 17 одоо настай 8 хүүхэд тутмын нэг нь хөдөлмөр эрхэлж байна гэсэн баримт тоо бий. За эдгээр одоо хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийн 42% нь эрсдэлтэй нөхцөлд аюултай ажил хийж байна гэсэн ийм харамсалтай одоо баримтыг үндэсний статистикийн хорооноос гаргасан байдаг. Яг энэ хүүхдүүд хаана ямар хөдөлмөр эрхэлж байна вэ? Ямар орчныг аюултай гэдэг байгаа юм бэ гэвэл нэг чинь бол яг бидний ард харагдж байгаа энэ төвлөрсөн хогийн цэг. Энд бол өдөрт маш олон хүүхэд хичээлийнхээ заваар эсвэл амралтынхаа өдрөөр ирж ажил хийдэг. Тэдний нэг 6 настайгаас хойш 10 гаруй жилийн бас хөдөлмөр эрхэлж байгаа 16 настай хүүгийн бодит кейсийг бид та бүхэнд сурвалжлан хүргэлээ. Тэнгэр газар шиг ялгаатай болсон Баян ядуугийн цааг дээр Монголын ирээдүй болсон хүүхдүүдийн нэг хэсэг нь ингэж цөхөрч явна. Ийм байдалтай олон хүүхэд энд хөдөлмөр эрхэлж борхоногоо залгуулж байгааг ярьж байлаа.
Харин өөр нэг хэсэг нь амьдралын наад захын хэрэгцээг хангахын тулд хулгай дээрэм хийх, буруу хүрээлэл донд орж амьдралаа алдаж, торны цаан хүүхэд насаа өнгөрөх эрсдэл донд амьдарч байна. Энэ тухай сурвалжлагыг маргаашийн цагийн хурд мэдээллийн хөтөлбөрөөр үргэлжлүүлэн хүргэх болно.